Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Insure Talk подкастын маань ээлжид нэгэн дугаард хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр та бүхэнтэй жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох ихтгэл цүүрийн журам болон энэ журамтай холбоотой иргэд ялангуяа жолооч нарын маань мэдхийг хүссэн тодруулах шаардлагатай асуудлуудын талаар ярилцах болно. За тэгэхээр өнөөдөр та бүхэнтэй мэдээлэл хуваалцахаар актуалч Дудаарын хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Таньдаас мэдэрдэг. За тэгэхээр ингээд нийтдээ ихтгэл цүүрээр тухайн жолоочийн тухайн жилд төлөх хураамжийг тооцохоор ингээд энэ 9 энэ хэмжүүрээр хэмжиж те ингээд тооцох юм шүү дээ. Тэгэхээр энд голлож иргэдийн маань ингээд яг яагаад минийх зарим тохиолдолд өндөр гарах тохиолдол байгаа те тухайн жилийн жолоочийн хариуцлагын даатгалын хураамж. Тэгэхээр яагаад минийх өндөр болчих вэ? Ер нь яг стандарт яг суур нь хэд байх хэвээр энэс буурах боломжтой юу гэдэг иймэрхүү асуулт тухайн гэрээгээ байгуулах үед үүсдэг. Тэгэхээр ер нь энэ журмыг энэ 9 үзүүлэлтийг яаж ашиглаж хэрэгжилж байна? Юуг олон хараадж үзэж байгаа юм бэ? Энийг жоохон дэлгэрүүлээд яриа. Эхнийхт нөгөө суур хураамж гэж нэг сая 33 мянган төгрөг гэж яригдлаа шүү дээ, тэ. Энэ нь болохоор нөгөө бид нэр анх тооцооллоо 2011 12 онд хийгдэж байгаа хураамж тооцоолол дээр хүртэл яг тэр аргаар хийж байгаа. Ер нь 1000 машин тутамд хэдэн хохирол үүсэх вэ? Дундаж хохирлын хэмжээ хэд байх вэ гэдгээс хамааруулаад суур хураамжийг тооцож байгаа. Үүн дээр суур хураамж гэдэг нь маань бүх нөгөө даатгуулагч жолооч нар маань нэг үндсэн суураас бодогдож эхэлнэ гэсэн үг. Тэгээд нөгөө коэффициент гэдэг байгаа. Юу ихтгэл зүйр нь 9 ихтгэл зүйр байгаа ш. Тэр нөгөө аль орон нутгийн байршлаас хамаарж байгаа, туршлагаас хамаарж байгаа. За тэгээ моторын хэмжээ, хөдөлгүүрийн хэмжээ, ямар ангиллын машин, тэгээ хамгийн дээдлэх дараагийнх нь бас нөгөө тэр машиныг тухайн жолооч өөрөө ганцаараа барих уу, эсвэл олон жолооч барих уу, эсвэл бүр хэн дурын жолооч барьдаг ч юм уу гэдэг ийм нөгөө 9 үзүүлэлтээр тооцоод тэгээд дурын жолоочоор барьж байгаа юм бол тэрийг ямар ч хүн барьж болох учраас арай өндөр хуваар тооцуулдаг. Зөвхөн өөрөө би ганцаараа барьна гэх юм бол тэрний хуваар тооцдог ч юм уу. За тэгээд 6 хүртэлх туршлагатай хүн байх юм бол би ингээд таныг та ингээд шинэ жолооч байлаа гэхэд таны туршлагагүй гэж бодоод би өндөр хуваар даатгана гэсэн үг байхгүй. Та 20 жил машин барьж байгаа. Тэ өмнө нь осол аваар хийж байгаагүй. Тийм хүн байх юм бол арай өөр нөхцлөөр коэффициентээр бодогдно. Хамгийн ихээр нөгөө хураамж яаж байгаа нэмэгдэхэд ингээд нөлөө үзүүлж байгаа ихтгэл зур маань таны өнгөрсөн хистори түүх байгаа гэсэн үг. Та өмнө нь хэдэн удаагийн хохирол авч ирсэн. Хэдэн төгрөгийн хөдөлбөр авсан гэдгээс хамааруулаад таны ихтгэл зур дээшээ доошоо болох боломжтой. Та сайн жолооч байгаа дэвэл хураамжтай нь буураад яваад байна. Харин та эрсдэлтэй жолооч байгаа юм бол дараа жилүүдэд нь хураамжийн хэмжээ бол нэмэгдэж өсөж явна л гэсэн үг. За тэгэхээр энэ дээр ойлоо нэг жоохон тоо хараад зарим нь бол маш багаар ингээд хураамжаа төлсөн байна. Зарим нь бол маш өндөрөөр төлсөн юм 2025 оны статистик тоо байна. За тэгэхээр албан журмын даатгагчтай холбооны энэ даатгалын систем дээрээс ингээд харахад бол 2025 онд 888 мянган даатгалын гэрээ хийгдсэн байна л да. За тэгээд дундаж хураамжийн тоо бол 68500 төгрөг байсан байна. За тэгээд энэ дотроос ингээд задлаад харахаар юу гэж гарч ийн гэхлээр хамгийн багаар даатгагдсан иргэн бол 16500 төгрөгөөр тухайн жилийнхаа албан журмын жолооч хариуцлагын албан журмын даатгалыг хийлгэсэн байна л да. За энэ иргэн дээр жишээ нь яагаад 16500 500 төгрөгөөр даатгагдах нөхцөл үүсэж байна. Мэргэжлийн үүднээс энийг задлж тайлбарлавал. Танаас тодруулж 16500 төгрөгөөр даатгуулагч маань аль ангиллын машинтай хүн байсан бэ? За ангиллын хувьд шүү дээ. Б ангиллын жолооч байсан байна тий. За Б ангиллын жолооч 33 мянган төгрөгөөс өөрөөс бодогдож байгаа. Гэтэл тэр хүн маань хамгийн ихний зориулт буюу орон нутгийнх байвал гэдэг нөхцлөөр хураамж нь буруу явчихна. За тэгтэл нөгөө хүн маань маш туршлагатай олон жил машин барьсан жолооч байж болно тий. Тэгэнгүүт түүнээс хамааруулаад бас сэтгэл зүйн маань буруу явчихж байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө хүн маань энэ олон жил тасралтгүй даатгал
хэлэгсэн байна. Яагаад тэгэхээр 16,000 гэдэг чи одоо 33,000 төгрөгөөс жил болгон л тэр хүн ингээл даатгалыг хийлгээл ахад нөгөө бонус манусын зарчмаар юу яаж байгаа. Жил болгон одоо ингээ урамшуул буюу хөнгөлөлт үзүүлээ яваад байгаа гэсэн үг. Манай ихтгэл зүйн хувьд бол одоо 1 куб байж байгаа 0.9 0.95 одоо 80 гэдэг ч юм уу явж байгаа л гэсэн үг болно. Тэгэнгүүт нөгөө өмнө нөхөн төлбөр авж байгаагүй байна. Тэгээд дээрэс нь зөвхөн тэр машиныг өөрөө л барьдаг байна. Ерөөсөө өөр хүн барьдаггүй болж таарах гэдэг юм л та. Ягаад тэгэхээр өөр хүн нэмээд ороод ирэх юм бол хин нэгэн ороод ирвэл тэр хүний нөхөн төлбөр авж исэн түүхэн дагаж орж ирээд хураамж өсөх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ машиныг зөвхөн нэг гүн дангаараа олон жил тууштайгаар яг эрсдэлгүй жолооч байсан байна. Бас машины өөрийнх нь нөхцөл байдал буюу нөгөө моторын хэмжээ бага баг. 2000-аас доош 1500 мотортой машин байх юм бол бас арай багаар тооцогдох гэдэг ийм нөхцөл байдлуудаас хамаарат хамгийн доотлын хэмжээ 16500 гарах бол боломжтой. Тэгэхээр энэ хүн бол маш хариуцлагатай жолооч байна л гэсэн үг. За тэгвэл яг эсрэгээр нь одоо хамгийн өндөр одоо хураамж төлж даатгуулсан иргэн болохоор 2025 онд энэ Б ангилал дотроо 167,350 төгрөгөөр одоо даатгал хийлгэсэн байна. За энэ хүний даатгалын хэмжээ яагаад бас ингэ өсөв те? Тэгэхээр мэдээч саяны ярьсны яг эсрэг одоо үйлдэл гаргасан тий машин хэрэг нь одоо моторын багтаамж том ч гэдэг юм ингээд олон шалтгаан байгаа баг. Энэ дээр тий яг одоо за яг моторын хэмжээ ч юм уу одоо ингээд нэг түгээмэл байж болдог одоо актер ихтгэл зүйрт нөлөө үзүүлэхгүй зүйлсүүдийг нь одоо хоёлаа дахиад ихнээс нь ярихгүйгээр орчих л да тий. Тэгмүүд хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл нь энэ хүмүүс маань өмнөх жилээ хэдэн удаагийн тохиолдлоор нөхөн төлбөр авсан бэ гэдэг шалгуур үзүүлэлт байгаа тий. Тэр маань ингээ бүр функтн магадгүй ингээ өсөөд яваад байгаа байж болно. Тэгээд дээрэс нь би магадгүй яг ингээ 167,000 гэж харахаар надад юм нөгөө түгэлтийн машин ч юм уу эсвэл яг нөгөө байгууллагын машин байхаар одоо нөгөө хязгааргүй гэдэг. Хязгааргүй гэдэг нөхцлөөр хийж байгаа учраас тэр маань бас нөлөөлнө. Тэгээ байгууллага дээр байгаа машин арай өндөр бас функтээр даатгагддаг учраас 167,000 гарч байгаа нь өөрөө байгууллага дээр байгаа тэгээ хязгааргүй хийгдэж байгаа моторын хэмжээ ихтэй эсвэл тэгээд өмнө нь яг энэ машин дээр авч исэн хөндлбөрийн түүхтэй байж таарах гэдэг нь л гэж харагдаж байна л та. За тэгэхээр ер нь бол жилийн дундаж хураамж нийт одоо энэ даатгуулж байгаа жолооч нартай ингээ харьцуулаад харахад бол нэг 65-аас нэг 66 орчим мянган төгрөгийн л одоо дундаж хураамжийг жолооч нар маань одоо албан журмын энэ хариуцлагын даатгалдаа ингээд төлдөг байх гэдэг юм л та. Тэгэхээр энэ дүн одоо олон улстай харьцуулахад дэлхийн бусад улс орнуудтай ижил төрлийн даатгалын бүтээгдэхүүнтэй харьцуулахад ер нь ямар хувь хэмжээ вэ? За, Европын холбооны улс болон нэлээд олон ингээл олон улсуудын нөгөө жишгийг харлаа л да. Ерөнхийдөө судлаа. За, зарим газрууд бол юм холимог бүтээцтэй хууль даатгал гэл ингээд нөгөөний хамтарсан аваа явдаг. Зарим газар зөвхөн хуулийн тогтолцоогоор аваа явдаг ч юм уу. Зарим газар чөлөө төрсөлтөөнтэй гэдэг ч юм уу нөхцөл байдлууд өөр өөр байна. За тэгээд Европын холбооны улс жишээлбэл ерөөсөө хуулиараа зохицуулаад хуулиараа бариа явуулдаг болвол Америкийн нэгдсэн улс болохоор мууж болгоно өөрсдөө тогтоогоод хураамжаа. Гэхдээ ер нь бол улсаас юуг нь гаргаж өгдөг вэ гэхээр суурь хураамж буюу бидний нөгөө яриад байгаа дүн байгаа шүү дээ 33,000 гэдэгтэй адилхан улсаас цаадах суурь дүнгийг гаргаад өгчдөг. Түүнээс дээш тэр эрсдэлтэй жолооч юм байна уу? Тэр нөхцөл байдал тэр хүнийх ямар ч нөхцөл байдалд байсан тэрийг нөгөө даатгалын компани чөлөө төрсөлтөөнөөр өөртөө дээшээ доошоо болгох боломжтой гэж харагдаж байгаа. Тэнгүүд бусад орны хувьд үнэлгээгээ өөрсдөө сонгож ихэнх газрууд. Тэгээд хоёрт ер нь бол хураамжийн хэмжээнийг $200-оос $1,500 гэдэг ч юм уу нэлээд өндөр харагдаж байгаа. Гэвчиг буцаад нөгөө түрүүний миний хэлээд байгаа бонус гэж яригдаад шүү дээ хөнгөлөлт гэдэг сайн эрсдэлгүй жолооч байх юм бол дараа жил нь хөнгөлнө гэдэг нь одоо манай зарчмаар бол нөгөө 66,000 гэдэг дундаж хураамж маань маш бага байгаа учраас дараа жилийн хөнгөлт маань бас л тэрийг түнтэй адилхан бага байна гэсэн үг байхгүй. Харин бусад орны жишгээр бол хураамж нь өндөр ч гэсэндээ та эрсдэлгүй сайн жолооч байгаад хин нэгэнд хохирол учруулаагүй хин нэгний өмнө хариуцлага хүлээгээгүй бол таних 30%-аар 40%-аар төлөх буурж болно гэдэг нөхцөлтэй яваад байгаа. Бидний хувьд болохоор нөө дундаж хураамж маань бага байгаа учраас одоо бол шууд өндөр дүнгээр бууруулах бол боломж байхгүй байна. Гэхдээ олон улстай харьцуулахад бол манайх бол
хамгийн багаар тогтоосон улсууд зүүсээр ингээд орох юм байна л да, тийм ээ. Тэгэнгүүт одоо нэг асуудал энэ хураамжтай зэрэгцүүлээд нөгөө нөхөн төлбөр буюу тий одоо ингээд даатгуулчаад даатгалаас буцаагаад авч байгаа энэ мөнгөний харьцаа энэ дээр бас хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлээд байдаг. Одоо даатгалын тохиолдол гаргацсан жолооч одоо миний хохирлын хэмжээд тэд болчиход байхад даатгалаасаа би энийг гаргуулж чадахгүй байна ч гэдэг юм уу тий. Бас нэг иймэрхүү тохиолдлууд гарах гээд байдаг. Тэгэхээр манай одоо авж байгаа хураамжийн хэмжээ эргээд одоо даатгалын тохиолдол гаргасан даатгуулагчд маань ингээд олгож байгаа нөхөн төлбөрийн хэмжээ хоёрын коэффициент харьцуулалт нь ер нь хэр одоо юм бодтой гэх үү эсвэл зах зээлийн жишээг үнэлгээндээ ер нь хэр нийцсэн гэж харж За ингэж байгаа шүү дээ. 2012 оны суурь хураамжч өөрөө 33 мянган төгрөг байлаа тий. Тухайн үед бол 2012 онд даатгал хийлгээ буцаагаар нөхөн төлбөр авч байгаа хүмүүсийн дундаж нөхөн төлбөрийн хэмжээ маань 455 мянган төгрөг байлаа. Гэтэл энэ 33 мянга суурьаараа байсаар л байсан. Яг ихтгэл зүйр явдгаараа 18 онд ч хүртэл явж байгаа. 12 оноос 18 он хүртэл нэг 400-аас 500 хооронд явж байгаа. 518 оноос хойш нэг 23 ковидын өмнөх хүртэл нэг 600-700 явж байгаа. Ковидын дараагаас бол манай одоо дундаж хохирлын дүн бол нэг сая 200, 25 онд бол нэг сая бараг 300-руу төгсөж байгаа шиг байна. Харагдчихэв. Гэтэл бидний одоо энэ нөгөө нэг ашиглагдаад байгаа 12, 18 онд хийгдсэн гэл байгаа журам тогтоолоо шүү дээ. Энэ маань болохоор ямар ч нөгөө нэг суурь хураамжийг шууд коэффициент дээр л үржиж яваад байгаа. Тэрнээс биш нөгөө тухайн даатгалын компани бас нэг цаана үйл ажиллагаа явагдаж байгаа, ашиг зардал явагдаж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой ямар нэгэн нэмүү өртөг бол шингээгүй, тооцоологдоогүй байгаа гэж харагдаад байгаа. За тэгээд даатгуулагч маань өөрөө ингээд нөгөө хариуцлагатай байх юм бол бидний хувьд бол даатгалын компани бол яг хуулийн хугацаанд олох зарчимтай л ажилладаг гэсэн үг л дээ. Харин нөгөө нэг даатгуулагчийн хамаарж байгаа зүйлс маань одоо нөхөн төлбөрийн материал дээр магадгүй удаашруулах. Нөгөө нэг даатгуулагч чинь өөрөө ингээд даатгуулчаад гэтэл хохирогчд ингээд нөгөө нэг юу гүйлдэг байхгүй юу? Цаашаа хөөцөлдөх ёстой ингээд хариуцлагыг хохирогчд үлдээсэн. Тэнгүүд хохирогч тэрийг даатгалын компанид шийдэх хэрэгтэй болчихж байгаа. Тэнгүүд нөгөө тэндээс хохирцсон чинь нөгөө сэтгэл зүйн хувьд ямар байгаа вэ тий. Тэгээд тийм болохоор даатгуулагч өөрөө ямар ч нөгөө даатгалын компанид хариуцлага өгч байгаа болохоор даатгуулагч маань ингээ орхоо яваад өгөхөөр тэнд ингээ жоохон даатгалын талаарх буруу ойлголтууд үүсэж байгаа юм болов уу гэж л харагддээ шүү дээ. Миний хувьд бол харж байгаагаар. Тэгээд хураамжийн хувьд бол тийм байна. Одоо л даатгалын компаниуд сүүлийн миний мэдж байгаагаар сүүлийн яг 3-4 жил бол энэ албан журмын даатгалтай холбоотой охирол нөхөлтэй харьцаа бол 100 бол бүгд л гараа явчлаа та. Ерөнхийдөө дундаж охирлын харьцаа гэдэг зүйл маань. Тэгэхээр нийт орж ирж байгаа орлогоосоо давсан нөхөн төлбөрийг бид нэр жил болгон олгож байна л гэсэн үг болж байгаа юм л доо даатгалын зах зээл рүү. Тэгэхээр 2025 оны эхээр одоо энэ итгэл зүйрийн журмыг шинжилээд тийм ээ. За энийг бол нэг мөрдөх гэж үзээд ингээд тухайн үеийн хууль зүйн сайд бол ингээд хориг тавиад энэ асуудал бол ингээд үндсэндээ зогсоод 2018 оныхоо журмыг өнөөдөр хүртэл мөрдөө явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн үед гарч ирсэн иргэдээс гарч ирсэн олон нийтээс шүүмжлэл дагуулж байсан асуудал бол энэ ер нь суурь хураамж маш өндөр болчлаа гэдэг ийм сенсацийг одоо зориудаар гэхүү зөвхөнлөөр гэхүү ингээд нийгэмд бол үүсгэсэн л дээ. Тухайн үед ер нь болж өнгөрсөн процессыг мэргэжлийн хүний хувьд, салбарын хүний хувьд ажиглах, харах, за тэгээд тухайн процесс төр хийсэн ямар дүгнэлт нь ер нь тэр журмыг яагаад хэрэглэж болоогүй тэгээд ингээд гацсан гэж тухайн үеийн нөхцөл байдлыг хараад бодсон бэ? Яг тухайн үед ч юм бол за 2025 он чинээр гарч ирж байгаа итгэл зүйр маань болохоор одоо нөгөө 18 оных ч юм бол ингээл өөрсдийнх нь одоо нөгөө бонус нулисын зарчмаараа явж байгаа ч юм уу 11 оных бас адилхан коэффициент дээрээ сэмбэл загвараар явж байгаа. 25 оных маань илүү наривчлаад зан төлөвийн жолоочийн зан төлөв хандлагын тал руугаа бас айгу нэлээд наривчилж орж ирсэн. Одоо нөгөө итгэл зүйр маань бүр олон болоод илүү нарийн төвхтэй болж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд яаж аваа гэхээр өмнө 18 он 12 оны итгэл зүйр дээр нөгөө нөхөн төлбөр авсан бол гэдэг л нөхцөл рүү ороод нэг коэффициент төр бодогдоод л ш. Тэгсэн чинь нөгөө зан төлөв гэдэг тэр хүн хэдэн удаагийн нөхөн төлбөр авсан бэ гэдэг тоолдог
тоолоод эхэлсэн. Тэгээд тоолохынхаа зэрэгцээгээр нөхөн төлбөрийн дүнг тооцдог болчиход ирсэн. Нөхөн төлбөр та өмнө нь хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авсан байгаас хамааруулж коэффициент манаас өөрчлөгдөөд арай нэмээд тооцогддог болсон. Хоёрт нөгөө автомашины зориулалт гэдэг зүйлс нэмэгдэж орж ирсэн бас. Одоо та Б английн машинтай байсан ч магадгүй өөр тий зориултын бусаар өөр одоо та ажилдаа явах биш өөр ингээд үйлчлэгээ үзүүлэлт явдаг ч юм уу тий түгээлтэй одоо зам мэдхгүй нэг тийм хүргэлтийгээ явдаг ч юм уу тий тийм байх юм бол арай өөр бодогдно гэдэг ч юм уу тийм нөхцөл байдлууд гарч ирсэн байгаа. Тэгээд тэр нөгөө таны яриад байгаа хамгийн өндөр гарч ирсэн суурь хураамж гэдэг бол ерөөсөө өөрчлөгдөөгүй 33,000 хэвээрэл байсаар л байсан. Тэр яг нөгөө ихтгэл зүйрүүд маань олон болоод ирэхээр буцаагаад бас нөгөө хариуцлагажуулах зан төлөвийг оруулаад ирэнгүүт нөгөө нэлээд зан төлөвийн юутэй байгаа өмнө түүхтэй байсан хүнийх маань өндөр гараад ирж байна л гэсэн үг. Скор тооцоод хувь хураамж нь өөрчлөгдөд. Тэгээд дээрэс нь нөгөө хязгаарлахгүйгээр гэрийг хийгээ явчихж байгаа шууд. Тэн дээр ингээд та өмнө нөхөн төлбөр авцсан. Та ингээд иргэн байгаад байгаа байхгүй. Та нөхөн төлбөр авцсан. Тэгсэн байж ч нөгөө гэрээгээ хязгаарлахгүй болоод ирэхээр тэр маань давхар таны цаана хідэн ч эрсдэлтэй хүн байгаа юм билэ гэдэг тооцоог яваад байна л гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр гинт огцом өндөр болсон юм шиг. Манай нөгөө даатгуулагч нар маань өмнө нь болохоор 18 оныхоо тогтоолоор болохоор нөгөө хязгааргүй хийх нь илүү хэрэгтэй юм байна гэдэг бодол тавьсан явж байгаа. Тэгтэл нөгөө 25 онд тийгж болохгүй юм байна гэдэг нөхцөл байдал дээр л ирээд тэгээд тэр нь жоохон буруу ойлгогдоод суурь хураамж нь өсчлөө, даатгалын мөнгө өсчлөө гэдэг. Зарим нөхцөл байдал дээр бол нэлээд их хүмүүсийг бас үнэхээр сайн жолооч байх юм бол таны хураамж бол буунаа гэд. Одоо та сая ярьж 25 оны хамгийн доотлын хураамж 16,000 байна гэдэгтэй адилхан яг тухайн нөхцөл байдлаар бодох юм бол бас бууж байгаа. Үзүүлж байгаа л гэсэн үг болно. Тэгээ одоо энэ таны ярианаас харж байхад сая би ингэж бодож ил бол та ер нь энэ суурь хураамжийн дүнг одоо нэмэгдүүлэх зах зээлийн одоо юм зайлшгүй шаардлага бас байгаа юм шүү. Энд чинь бас нэг талаасаа нөхөн төлбөрийн дундаж хэмжээ бол нэлээд өссөн байж байдаг тийм. Гэтэл суурь хураамж нь аль анх тогтоос 12 оныхоор өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тэгтэл одоо энэ нөгөө инфляц чинь ямар болж байгаа вэ? Цаг үе ямар болж өөрчлөгдөж байгаа вэ гэдэг энэ олон хүчин зүйлийг харгалзахад нөгөө талд нь одоо ингэж нэмчүүл яасан бэ гэсэн бас ийм хандлага байна л да. Хэрвээ одоо энийг нэмбэл илүү их бодиттой болох нөгөө талаасаа жолооч нар маань бас илүү хариуцлагачж ирэх ийм бас эерэг үр дагаврууд бас гарах юм шүү гэсэн ийм бас бодол байна. Та энэ дээр суурь хураамжийг бол би яг шууд одоо ингэж өөтийн нэмчий гэдэггээс илүүтэйгээр яг нөгөө хариуцлагатай жолооч багыг төл хариуцлагагүй жолоочтой өндрийг төл гэдэг яг энэ ихтгэл зүйрийн зарчмын явах нь илүү бодит. Одоо та айгүй сайн хариуцлагатай 20 жилийн жолооч байсан чинь таныг би гимгэд маргааш суурь хураамж чинь гэл өндөр болгоцсон байвал танд бас харамсалтай яа тий. Тэгэхгүйгээр эсэргээрээ та үнэхээр юм айгүй эрсдэлтэй жолооч байх юм бол танихыг гээд өндөр болгочих. Өндөр байлгая. Эрсдэлгүй байвал бага төлөе гэдэг зарчмаараа явах нь бол зөв гэж бодож байгаа. Харин суурь 33,000 төгрөгөн дээр бол одоо тэгэл зарим улс бол хөдөлмөрийн өсний доод хэмжээтэйгээ уйдсан тохиолдлууд ч байгаа. Тэн дээр бол яг одоогоор нөхцөл байдлаа бодох юм бол нэмэх шаардлагатай. Гэхдээ бас нөгөө нэг гадаах нөхцөл байдлыг бас харж үзэх юм бол одоохондоо яах юм бол та сайн мэдэхгүй л энэ та тэрийг бол хэлж 25 оны тогтоол дээр бол ерөөсөө суурь хураамж бол өөрчлөгдөөгүй шүү дээ тий. Бас яг суурь хураамж явдгаараа явж исэн. Итгэл зүйрийн зарчмаар л илүү оновчтой. Тийм оновчтой шудраг болно гэж бодож байна. Тэгэхээр итгэл зүйр дотор бол одоо нөгөө байршлаас хамаарч бас нэг юм юу байгаа юм л та тий. Орон нутаг болон одоо нийслэл Улаанбаатар гэсэн. Ер нь энэ байрлалаас хамаарсан энэ үзүүлэлт байх нь ямар ач холбогдолтой юм? За энэ бол нөгөө хотын нөгөө нэгтршлээс хамаарж байгаа. Бид нэр өдөрт одоо 800 мянган машин байлаа гэхэд нийслэлд 800 мянган аль нэг орон нутагт 100 мянга байлаа гэхэд 800 мянга хоорондоо уулзах нь хин нэгнтэйг очиж хүргэлцэх магадлал нь өндөр үү? Хоёр тэнд байгаа 100 мянга хоорондоо уулзах нь өндөр үү гэвэл мэдээж 800 мянга ямарваа нэгэн байдлаар аль нэг тохиолдлоор цаг минут секундт автобус аваар ч юм уу ямар нэгэн зам тээврийн
хөдөлгөөнд бол асуудал үүсч идэг л гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нэр эрсдэлтэй газарт амьдарч байгаа учраас тэгээд нөгөө олон жолооч байгаа учраас тэр олон жолооч донд эрсдэлтэй жолооч нар бас зөндөө байгаа. Түүнийгээ дагаад хурамжийн хэмжээ нь бол нэмэгдэж байгаа. Ялгаа нь бол нэг нь сэргэжилттэй, нэг нь арай нэгчлэлтэй гэсэн л ялгаагаар тооцогдож байгаа гэсэн үг тий. Жолоочийн тоос хамаарч. Жолоочийн нас буюу одоо туршлагын бас нэлээд харгалзаж үзэж штэ тий. За залуухан. За би одоо жишээ нь ингээд 5 жил хүртэлх хугацаанд жолоо ярьж байгаа жолооч байлаа гэж бодоход минийх бол нэг үнс суурьасаа ингээд бодогдоод нэг жоох арай өндөр гарах гэдэг штэ тий. Энэ бас мэдээж нас гэдэг чинь тухайн хүний нөгөө туршлагыг л бас үнэлж үзээд байна гэсэн үг шүү дээ тий. За танд одоо 25 оны жишгээр ярил л да би. Яадаг вэ гэхээр манай нас одоо дөнгөж жолооч болж байгаа одоо мэдхгүй 18-аас 23 насныхан тий. Даатгалын хамрагдалтанд хамгийн бага хамрагддаг. Ер нь бол яагаад л тэр хүүхдүүд дөнгөж ингээл сургууль соёлоо төгсөж байгаа тийм байгаа шүү дээ тий. Тэгсэн байж хамгийн өндөр хөдөлбөрийг яг тэр насныхан очиж авдаг. Яагаад вэ гэхээр бас яг нэг түрүүний яриад байгаа зан төлөвтэй холбоотой байхгүй юу? Тэр хүүхдүүд чинь дөнгөж шинэ жолооч болж энэ шинэ байна те. За хүүхэд биш юм гэхэд ер нь ингээд нэг анх шинэ юм одоо болж байгаа хүн туршлага байх хэрэгтэй шүү дээ. Ямар зам руу яаж орох уу гэдгээсээ ахуулаад эрсдэлтэй гэж тооцож байгаа учраас нөгөө зан төлөвийг нь бас үнэлж байгаа учраас тэр дөнгөж шинэ жолооч нарт бол арай өндөр ихтгэл зүйр хуваар илүү тавигдчих өгч байгаа. Олон жилийн туршлагатай хүмүүс ч юм бол бороотой байна уу, цастай байна уу, гулгаатай байна уу гэдэг ядаж замын нөхцөл байдлаа тэр хүмүүс ингээд нөгөө мэддэг болчихсон байдаг учраас наа захаа нөгөө өвлийн дугуйгаа ингэстэй шүү, тэгстэй шүү гэдэг хариуцлагатай байдаг учраас бас нэг тэн дээр зан төлөв ялгаа гарч ирж байгаа. Тэгэхээр ихтгэл зүйр өөрөө тооцогдоод яваад байна л да. Тэгээ энэ яг нөгөө ихтгэл зүйр гэдэг маань шууд ингээд зан төлөв мөлөв гэдэг явахаас илүүтэй одоо олон жилийн бидний түүхэн дата гэж байгаа шүү дээ тий. Түүхэн датагаа авч үзээд тэгээд түүхэн датаан дотроос одоо мэдээж нөгөө анализта хийгээд тэгээд айл ихтгэл зүйр оруулж ирэх ямар ихтгэл зүйр нөлөөтэй байгаад байгаа гэдгийг гаргаж ирэх. Одоо түрүүний ярьж байгаа би 20-д насныхан бол ингээд эрсдэлтэй байна гэдэг нь ч юм уу одоо яг дата нэрээс суурьлал гарч ирж байгаа зүйл гэсэн үг. Тэгэхээр одоо за ингээд жолооч даатгалаа хийх гээд тухайн компани дээр ажилтан мэргэжилтэн дээр очих. За одоо бол сүүлийн үе захимар хийлэгдэх болчихлоо шүү дээ. Ингээд энэ процессын донд ер нь одоо таны ихтгэл зүйрийг ингээд шалгаа тооцоод үзэхэд таны хураамжийн дүн эд болж байна. Энэ ихтгэл зүйрийн үзүүлэлтээр та цаашид анхаарах ёстой шүү ч гэдэг юм уу. Ийм зөвлөмжүүдийг ер нь өгдөг юм болоо даатгалын компаниуд. Даатгалын компаниуд одоо энэ албан журмын даатгалын чинь бол даатгалын мэргэжилтэнгүүд борлуулж байгаа, эйжентүүд борлуулж байгаа, тэгээ даатгалын мэргэжлийн оролцогч нар борлуулж байгаа гэдэг ч юм уу. Олон яг даатгалын чиглэлээр сурч мэргэсэн хүмүүс борлуулж байгаа учраас за зарим нөгөө нэлийн хураамжтай ач холбогдол өгдөг, асуудаг одоо хариуцлагатай хүмүүс байна л да. Тэр хүмүүст бол одоо асуусан байгаа үед болон өөр үед байсан 33,000-аас дээш гараад ирсэн тохиолдолд таны одоо энэ заалтыг чинь дагуу энэ хураамж маань ийм болчлоо шүү гэдгийг бол заавал зөвлөгөө өгж л явж байгаа гэж бодож байна. Тийм. Зарим нөхцөл дээр бол бүр юугаар одоо зарим хүмүүс ч мэдэхгүй яг нөгөө хязгааргүй хэлгэнэ гэж хөрөөд ирж байгаа. Эсвэл өө наадах чинь ах нь мэддэггүй шүү дээ гэдэг ч юм уу. Тийм үед бол байнга л зөвлөгөө өгнө. Та ингээд та ганцаараа барьдгүй. Таны хідэн хүүхэд тань барьдаг вэ? За нэг л танаас гадна нэг л хүн барьж байгаа бол та хоёр өөрсдөө л оруулчих. Гэхдээ бусад нөхцөл дээр өөр хүн бараа явж хахад хүндлэл болгохгүй шүү гэдэг заалтыг бол өгөөл явж байгаа. Ерөн зүгээр ингээд цаашдаа одоо энэ ихтгэл зүйр дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ? Ер нь одоогийн байгаа нөхцөлийг хэрхэн сайжруулах уу? Даатгуулагч талдаа эргээд бас эн чинь даатгагч компаниуд талдаа бас аль талд нь эерэг үр дагаврыг үр дүнг авчрах ёстой шүү дээ, тий. Тэгэхээр ер нь цаашдын чиг хандлага ямар байх ёстой гэж та мэргэжилтний хувьд бодож байна? За, цаашдын чиг хандлага маань яг нөгөө нэг эрсдэлтэй жолооч өндрөө авдаг, эрсдэлгүй жолооч багыг авдаг. Тэгээд нөгөө та эрсдэлгүй жолооч авах юм бол тэр хөнгөлтийг маш өндрөөр өгдөг. Тэ? Эрсдэлгүй байсныхын төлөө урамшуулдаг. Тийм байх систем шиг байгаа юм. Та эрсдэлтэй жолооч байгаад хин нэгний эд хөрөнгөд амнаас эрүүл мэндэд ингээд эрсдэл үүсгээд байгаа бол тэр хүнийг хариуцлагажуулах хэрэгтэй. Яг тэр хүнтэй ингээд нөгөө нэг та сайн байх юм бол шагналаа.
муу ах юм бол ингээд хариуцлага хүлээ гэдэг тийм зарчмыг маш сайн барьж явах хэрэгтэй. Тэгээд тэр зарчим нь одоо даатгалын компани дээр юун дээр ирэх вэ гэхээр мэдээж нөгөө хураамжин дээр ирж таарна. Одоогийн нөхцөл байдал дээр бол даатгалын компаниуд одоо албан журмын даатгал хийлээгээд ахтар олоод байгаа ашиг эсвэл нэг тийм юу алгал байна л да. Бенефит байхгүй байгаа юм тий. Тэгэхээр одоо дараагийн тооцоол дээрээ ч юм уу нөгөө компани авах хэвээр гаргаж байгаа үйл ажиллагааны зардал байна уу, ашиг байна уу тий. Тэгээд нөөц байх хэвээр тий. Даатгалын бүтээгдэхүүн дээр айлч бүтээгдэхүүн дээр нөөцөлж даатгалын компани ч юм бол ингээл аваад тэрийгэ өгдөг биш. Таны өгсөн төлбөрийг хэд дахин нэмэгдүүлж өгж байгаа шүү дээ тий. Хуулийн хэмжээгээр. Тэгэхээр тэр бүгдийг шингээж л хураамжийн дүнгээ тодорхой хэмжээгээр яг ихтгэл зүйрийг л нэмэгдүүлэх өөрчлөх шаардлагатай байгаа гэж харагдаж байгаа. Тийм л энэ да. Ер нь бол тэр тохиолдолд бол аль аль талдаа гомдлгүй болох болов уу гэж бодож байгаа. Одоо нөгөө хөндлөлбөрийг удаах тэр байдал бас багасна гэсэн үг. Яагаад гэхээр одоо бол албан журмын даатгалын хураамжаар олсон орлогыг даатгалын компани буцаагаад хөндлөлбөрт өгч л байгаа учраас ерөөсөө нөгөө нэг байхгүй л байгаа. Тэгэхээр хураамжийг бол заавал ихтгэл зүйрээр нэмэгдүүлэх шаардлагатай л гэж бодож байна. За тэгээд хоёулангийн өнөөдрийн ярианы сэдэв бол одоо ихтгэл зүйтэй холбоотой асуудал байлаа. За эдгээр одоо товчхон ч гэсэн манай иргэд жолооч нарт одоо мэдхийг хүссэн тэр агуулга ер нь хэрхэн тооцдгийг, ямар учир шалтгаантай байгаад байдгийг гэдгийг бол ингээд тодорхой хэмжээнд мэдээлэл өгч чадсан байх гэж бодож байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн манай подкастт мэргэжлийн үүднээс зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. За манай энэ удаагийн Insure Talk подкаст маань ихтгэл зүйр болон за жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хийлгэхдээ төлж байгаа хураамж за түүний дүн хэрхэн ихсэж багасдаг вэ гэдэг талаар одоо ойлголт мэдээллийг мэргэжлийн үүднээс хүргэхийг зорилоо. Дараагийн дугаараар даатгалтай холбоотой бас нэгэн сонирхолтой сэдвийг хүндэн авч та бүхэнтэй ярилцуулна.